За Az2 болон Jordan Tolbert бөмбөг хэлээ өсөрсөн. За шүүгч ахаад өсрүүлсэн Az2 бөмбөг дөрүүлж ирсэн. Үзөөршөх Саврачир дүүлгөөний хаалт. За тийм дүүлгөөн тоглолтын ихнээс хүчтэй хамгаална гэдгийг мэдгчлээ те. За нөгөө талаас хөдөлгөөн одоо маазрахгүй айлд хүчтэй тоглолтыг үзүүлсэн гэсэн Tolbert зүрөө Az2 хариуг өглөө. Анх удаага бүх одод болж байгаа. Дөлгөөн багийн ахлагч за баруунда яваад орсон довтлох амжилттай. Багийн ахлагч хоорондоо тулсан. Эрдэнэ цагт бөмбөгийн салгаад авчлаа. Сугарочир 3 оноо шидэлт амжилттай. Гадэрсэн Эрдэнэ цагт бол төлөөлөх хүчтэй хамгаалсангүй өөртөө самбардж тэгээр аяад аяа. За өнөөдөр Шос гой хөдөлгөөнд дамжуултууд ирдэгдээ суураад өгсөн. Суурагийн 2 оноо. дамжуул дан дээр ирсэн Ананд Сугарочир эсрэг зүүндээ өдөлсөн. За өнгөн гэрч нь явчлаа. Тийм багийн довтлохоо Эрдэнэ цагт олон шидэлт амжилттай болсон. За Эрдэнэ цагтын хувьд сая холын шидэлгүй байна. Толой 3-аас шидэлт амжилттай. Эрдэнэ цагт багаас Миллер цагчин дээрээс 3 шидэлт амжилттай болсон. За хоёр багш буудалцаа тэхэллээ дэгөө. За явж орохгүй байна. Шидэлтийг идэвхтэй үдсэн. Гавгийн дүүлгөө 2 дахь холын шидэлтэд оноглаа. Нэр үсэх үероос бас гой одоо тийм хайлайт зүйлүүд гарч ирэх юм байна шүү. Өчигдөр бол залуучдын тоглолтын дээр бол тэг дараахан байсан шүү дээ. Одоо бол арай өөр гарч ирсэн байна те. Инхээс болон холын шидэлт амжилттай болсон. Эрдэнэ өдөөс холын шидэлтэд оноглаа. За Барс бол Бодордын голоор ордорсон довтлох амжилттай. За энэ үдчтэй завсарлаг хатан самраас авлаа маргаад. За өөрөө болтол баг онгойлгосон хүн тэтгэжтэй. Болсон. За орд голжиг үсгсэн Инкватор оноог авч чадлаа. За Инкватор энэ жоор дэлгэр ням руу өгсөн амжуул Барсаад өгсөн юм байна. Дэлгэр ням ирээд Барс бол суларсан. 3 онооны шидэлт амжилттай болсон. Тэ. Гард нараараа дамжуулсан дэлгэр ням тайнуудаа төгсгөл зөө ямар тааш найдвартай оруулах байдгүй те. Маргаад за гараад ирсэн Барс улсын эсрэг 3 оны шидэлтэн амжилттай. Эрдэнэ цагтын багаас эрлэн шалдаад өгсөн үсэх баяр энэ удаа. За энэ баг хэрэг чуулсан хөгжөөнд дэмжижсэн. Үсэх баяр Ганбаатар саярган дээрээс тоглоно гэсэн дараахан төгсгөл байна. Үй чи за яасан хүчтэй хамгаалт вэ? Тэр хин Jordan Tolbert. За плей-оффын тоглолч. Үсэх баяр энэ удаа яарсангүй багийнхаа бус дамждаг хүлээх үү гэсэн. За загрын дээрээс авсан. Тоглонд хагийн дүүлгөөн гараад ирсэн байгаа. Дүүлгөөн саярган дээрээс тоглоод 2 оноо авсан. За араас Ганбаатрыг нэг ажсан нэгээр хаяад өгсөн Ганбаатрын тоглох амжилттай. За уг нь бол манайхаас Батуйг ямар гоё дамжуулт вэ? Jordan Tolbert. One showtime for the Jordan Tolbert. дахиад дөлгөөн 3-аас шидэлт амжилттай. Дөлгөөн довтлох амжилттай. Миллер шидэлт амжилттай. Багийн чарт дөлгөөн 3-аас шидэлт амжилттай. Jordan Tolbert стэнаг. За Tolbert за болор хитэн дуудаад бөмбөг авсан да Болко солгоо төгсгөл амжилттай. Миллер маргаад за ард үлдээсэн Az2 гүнхэн байна. За Батуйг явж задлсан Барс бол шидэлт амжилттай болсон. Илүүсэн инх хамглан өөртөө зай гараад ирсэн 3 онооны шидэлт амжилттай. За оноо холдоод эхэллээ шөрглөө. 12 оноо. Инкватор Үзөөршөх 3-аас шидэлт амжилттай болсон. Инкватор инх хамглан бөмбөг шилзээр ган эрдэнэ хөдөлгөөн дээр зүгрөөд орсон довтлох амжилттай. Ер нь нэвдэрсэн сонсож байдаг юу? Танаа хэд нэг тийм хамгаалтаа эрчимжүүлэх 3-аас Барс улсын шидэлт амжилттай болсон. Барс бол ч бараг 100% шидэд байна. Тийм ч тийм. Заврагшаа инх баясгалан гараад ирсэн ямар дараахан самбар. Үзөөрших. Заврагшаа 3 эсрэг 2 гараад ирсэн. Үзөөрших талбай төвөөс.
2 тулхамж алдлаа. Инкватор. За урд нь тоонд ганцаараа гарч ид 2 оноо авсан. Оноо ойртоо тэгэлтэй шүү. Дамжуулт их байсагтнэр ирсэн доор сугрочор. Амархан 2 оноо авсан. Ердөө 2 оноо болж ойрлоо. Гаацсан. Урагшаа сугрочор ганцаараа гараад ирсэн. За сугрочор бол үнэхээр найдвартай байгаа гэсэн. За тайв авахгүй болохгүй нэ. Оноо 80 дээр тэмцээд. Цагаан хартан бөмбөгийг салгаад автсан давталгаа хэмжээтэй. Цагаан хард үнэхээр идэвхтэй байна. Хоёр тоглогчийн голд орчлоо доорогтой гоё дамжуултыг өгсөн Ганбаатарын 2 оноо. Тэр эсрэг баруунда сайд степ доор дэлгэр нэмэлт голсон дэлгэр нэм өсгөөрийн эсрэг давталгаа хэмжээтэй. За амжтай хамгаалах аргагүй. Өөртөр бутаад ирсэн нүрийн шугам дагаад орсон их хөөсгөлтөнд төгсгөлтэй хаадсан өсгөөр. Шорт голжор онцгой сольчлоо. Наан дамжуулт дэлгэр нэм дээр ирсэн дэлгэр нэм. Яваад орсон дэлгэр нэм. Ээлж тоноо гавлаа. Гард нь гоё дамжуулт дүлгөн 2 оноо. Өсгөөр зүүндээ яваад орсон гоё дамжуулт Ганбаатар 3-аас голын зэшид дамжуултаа. Нямдарч Ганбаатар. За гайрд нь 2-ын голоор бөмбөө ямар гоё дээр нуусан бэ? Ганц удмынгийн гайрд нь. За скорын стоныг аваад орлоо доо. Инх байсгалын хүнд байдлаас тохиогоо амжилттай боллоо. Тоглож. Батуйг дэлгэр нэм. Дэк тоглоогоо алдсан тулуун нэмж тоглоод 2 оноо авлаа. Их 2 болон төвшнөр оноо аваагүй байгаа юм байна. За ердний дунд шидлээ амжилттай. Батуйг баруунда дайрсан дамжуулт дүлгүүн дээр маш гоё суулсан да суувсууд багийн ягч гавьгийн дүлгүүн нэг тоглосон. Батуйг гоё алхамт байсан, гоёч төгсгөл байлаа. Онооны зэрэг эргээд 6 олгоо холдуулчлаа. Эрдэнэ цогт. За шууд доошо нэгээр хаяад өгсөн. Ганбаатар давтахгүйг амжилттай боллоо. За ямар ч доошо өгсөн Эрдэнэ. За шидэж бол амжсан шидтэй амжилттай болсон ч үр дүн нэгэнтэй тодорхой болсон үзэгчтэй. Их үзэгчтэй 2025-аас 26 оны удирдлагын бүх оддын тоглолтын ялагчаар дүүлгөө хасагчтай тим дүүлгөө баг тодорч байна. За MVP бол ер нь маргаангүй баха. Маргаангүй. Гарцаа авахгүй багийн ахтагч гавьгийн дүлгэн болж Хотын тоглолтын MVP 26 оноо 3 самбар 3 дамжуулалт Гонхойгийн